Өнгөрсөн 21 оны хугацаанд гамшиг ус аюулт туслын нөхцөл байдлын талаар танилцуулъя. За цаг агаарын нөхцөл байдлын талаар өнгөрсөн 21 оны хугацаанд Улаанбаатар орчинд агаарын температур 1-2 хэм шөнөдөө өдөртөө 13-аас 16 хэм дулаан байлаа. За ойрын өдрүүдэд бол агаарын температур 1-4 хэм шөнөдөө өдөртөө 17-аас 19 хэм дулаан байна. Мөн сахилт элхний урд 8-аас 10 м/сек байх төлөвтэй байна. За аюулт үзэл техникийн холбогдлолтой ослын нөхцөл байдлын талаар нийслэлийн хэмжээнд 4 сарын 22-наас 5 сарын 13-ны өдрөлөх хугацаанд бол аюулт үзэл ослын нийт 232 удаагийн дуудлага хүлээн авсан байгаа. Зөвүүнээс объект А2-ын төмөр 1, объектын гал төмөр 215, 90 аврах ажиллагааны 16 дуудлага дээр үүрэг гүйцэтгсэн байгаа. Тухайн дуудлага дээр 74 иргэнийг бол гамшиг ослын аюулаас аварч 250 төгрөгийг авран хамгаалсан байна. За дээрх дуудлагыг өнгөрсөн үетэй харьцуулахад бол 7.9%-аар өссөн дүнтэй байгаа. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 119 дугаар тогтоолоор баталсан иргэдийн амьдрах орчин аюулгүй байдлаар өдрийн хүрээнд өрсөн сэргийлэх хяналт сурчлагын ажлуудыг 9-ний өдөр нийслэлийн 9 дүрэг зохион байгуулсан байгаа. За тус арга хэмжээнд бол 9900 иргэнийг хамрагдаж иргэдэд гамшигаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль бол хологдох хууль тогтоомжийг сурчлах, гамшиг усл аюулгүй өөрийгөө болон бусдыг аврах өрсөн сэргийлэлээр мэдээлэл өгчилсан байгаа. За нийслэлийн засаг даргын 229 дугаар захирамжийн хэрэгжлийг хангуулах ажлын хологдох мэргэжлийн байгууллагуудтай ногоон бүсийн амуудад эргүүл хян шалгалтуудыг батлагдсан хуурийн дагуу зохион байгуулсан байгаа. За үүнд бол иргэдэд галын аюулаас өрсөн сэргийлэх болон ил задгай гал гарахгүй байх, ногоон бүст зорчихгүй байх талаар мэдээлэл мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурчилж өрсөн сэргийлэх сэрэмжлүүдийг иргэдэд хүргэсэн байгаа. За мөн Хинтээ аймгийн Батширийн сум Онгон багийн хашлах хэмээх газарт бол Оросын албанаас орж ирсэн ойн ирийн төмөрт нийслэлийн онцгой байдлын газраас 24 албан агчтай ажиллаж үүрэг гүйцэтгсэн. За мөн Хинтээ аймгийн Нормлон суманд гарсан ойн төмөрт бол 51 албаагч 4 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна. За мөн Баян-Улгийн аймгийн Ногоонур сум Цагааннуур багт тарган дахлын өвч илэрсэнтэй холбогдвол нийслэлийн онцгой гэмсийн дарга 2019 оны байгалийн гоц салбарт тарган дахлын өвчнөөс өрсөн сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 03 доод алуун даалгаврыг бол батлан гаргуулж холбогдох мэргэжлийн байгууллагууд хөрвүүлж имэйлт баруун туруу үлзийт автоэрийн шалган нэвтрүүлэх товчонд бол тарган дахлаас өрсөн сэргийлэх хяналт шалгалт ариутгал халдваржуулалтыг ажлуудыг зохион байгуулсан байгаа. За мөн хаавал дүрийн 14 дугаар хороо Иргэн Бэ гахаан ажихад гахаан Африкийн мялзан өвч илэрсэнтэй холбогдоод тогтоосон хязгаарлалтын дэглэмийг дүүргийн засаг даргын 166 дугаар захирамжаар 5 сарын 8-ны өдрөөс цуцласан байгаа. За мөн Сонгон хайрхан дүрийн 21 дугаар хороо Иргэн Цэгийн гахаан ажихад гахаан Африкийн мялзан өвч илэрсэнтэй холбогдоод дүүргийн засаг даргын 214 дугаар захирамжаар 20 цэрийн дэглэм тогтоосон байсныг 5 сарын 5-ны өдрөөс хяналтын дэглэмчилж мэргэжлийн байгууллагууд бол хяналттай ажиллаж байна. За өнгөрсөн хугацаанд нийслэлийн мэргэжлийн газарт 2147 өөрчлөлт ардтан бичиг ирснийг хүлээн авч за үүнтэй холбогдоод 416 зөрчилдүүдийг бол зөрчлийн хэрэг үүсгэхээр ажилласан. За үүнээс зөрчлийн хэрэг нь 47 үүсч хариалын дагуу шилжүүлсэн 5, гол мэдээллийг хүлээж авахд татгалзсан 28, хэлбэрчүүлснээр шийдсэн 265, шалгах ажиллагаа явуулж байгаа нь 51 байна. За төрийн шалгалтын тухай хуулийн хүрээнд 3228 объектэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн шалгалтыг хийж 477 албан шалгах акт үйлдэлийг үйлдэж 426.5 сая төгрөгийн торгол ногдуулан 312-ыг барагдуулж 37.9 сая нөхөн төлбөр ногдуулж 14.2-ыг барагдуулсан байна. За нийслэлийн нутаг дэвсгэр шинээр баригдаж буй барилга байгууламжид хийгдсэн хэн шалгалтаар гарч байгаа нийтлэг зөрчлийг дурдъя. За энэ дээр улс нийслэлийн хөрөнгө оруулалтын ажлын зураг төслийг магадлал батал оруулдаггүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, захиалагч зохиогчийн хяналт тендерийн сонгох шалгуултанд хангалтгүй хийгдэг, за чадамжгүй гүйцэтгэгч шалгаруулдаг, цутгамал төмөр бетонны ажил бар дээр хэв
хашгирын нэгтгэшүүлэлтийн ажил хангалтгүй хийгдгээс барилгын үндсэн хийц бүтэц чанаргүй хийгдэж байна гэж. За мөн зураг төсөлт хөрсний усны эсрэг авах арга хэмжээний шийдэл тусгагдаагүй, барилгын хийц бүтэц чанар сөрөг нөлөөлсөн. За барилгыг эхлүүлж зөвшөөрөлгүй барилгын угсралтын ажил эхлүүлдэг. Ерөнхий төлөвийг ноорм дүрэн зөрчиж баталдаг. Барилгыг эхлүүлж зөвшөөрөлгүй хотгоноор нь бөөндөж бичлэлт хийгээд за олгосон автоолны явган хүний гарцыг эвдэс сүйтгэдэг. За томоохон хотгоны блок болгон тус бүртээ захиалагчтай үүдэгчтэй мөртлөө ерөнхий төлөвийн ажил эхлүүлэх гэрчлэгийн болохоор барилгын аж ахуй нэгж байгууллагын аж ахуй нэгжид нь олгогдсон нэг ийм зөрчил нийлэхээр гарч байна. Газрын алба боловсролын газар ерөнхий төлөвлөгөө энэ улсын төсөв дээр хөрөнгөнд тавигдсан 10 гаруй цэцэрлэг газаргүй байгаа. Газаргүй болмоос энэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй байна. Удаашралтай явж байгаа хөрөнгө оруулалтуудын бас багагүй хувийг эзэлж байгаа. Тийм учраас хэрвээ яг тэр газар нь бэлэн байдгүй бол яг ойр орчимд нь энэ төсвийн хөрөнгөөр цэцэрлэг сургууль барьж байгуулах газрыг ямар нэгэн аргаар гарга гэж хэлсэн. Яг энэ 7 хоногт багтаж ямар нэгэн аргаар тухайн орчинд нь сургууль цэцэрлэг барих газрыг гаргах хэрэгтэй. Газар чөлөөлөхөөс өөр хэлбэрээр ямар байдлаар газрыг чөлөөлж газар гаргаж болох вэ? Нэгэнт тавьсан төсвийг бид нар цааш нь үр дүнгүй татуулах эсвэл хэрэглэхгүй ашиглахгүй байх замаар энэ хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг хязгаарлах юм шаардлага ирэх байхгүй. Сүхбаатарын талбай урд байрлах 2.5 га газар. Ас ашруугийн цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар зочд буудлын өмнөх талбай буюу Монгол Туркийн цэцэрлэгт хүрээлэн. Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг газрын алба ерөнхий төлөвлөгөө холбогдох хүмүүс хуулийн хэлтсийг судалж иргэдийн хуралд оруулж орон нутгийн тусгай хэрэгцээнд авна энэ газруудыг. Заримынх нь талбай өмчлөн цуслагдсан байгаа. Бусад газрууд нь олгогдсон судлах шатандаа явж байгаа. Энэ газруудыг бүгдийг судлаад өшөө ямар олон нийтийн эзэмшлийн газрын талбаанууд аж ахуй нэгж байгууллагын нэр дээр очсон ажил хэрэг болоогүй, төсөл хөтөлбөр нь хэрэгжээгүй. Тэгээ яахан тодорхойгүй байгаа газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах. За үүний зэрэгцээ өшөө Улаанбаатар хотын хэмжээнд байгаа олон нийтийн эзэмшлийн газрууд ирнэ бүгднийх нь тооллого бүртгэлийг газрын албаныхан яаралтай хийж гаргаж ирээ. Бид төв талбайгаа тойроод нэг хэдэн газар яриад идэг. Энэ бусад энэ дүүрэг орон нутагт байгаа олон нийтийн талбайчийн хотын өмч хിവэрэ байгаа мó байхгүй мó. Эзэнт тодорхой юу үгүй юу? Эсвэл энд бид хот эзэмшигч өмчлөгч нь гэдэг араар нь аль хэдийн зарагдсан, үрэгдсэн, хэн мэдэхгүй эзний нэр дээр очсон ингээд хэд дамжаад барьцаалагдсан явж гэнэ үгүй гэдгийг нэг бүрчлэн гаргаж ирэх хэрэгтэй. Улаанбаатар хотод олон нийтийн хэдэн мянган метр квадрат талбай байдгийг. Яг тэр хэмжээ дамжаагаар энэ олон нийтийн эзэмшлийн газрын бүртгэл хэмжээ дамжааг нь гаргаж ирэх хэрэгтэй. Ногоон байгууламжтай газар. 470 мянган газрын 30 мянган барилгагдсан бол тэрний хэдэн гаан олон нийтийн эзэмшлийн талбай цэцэрлэг түрээлэн зам харгуу байгаа. Энэ бүхний бүртгэл кадастрын зургийг гаргаж ирнэ. Автобусны буудлууд дээр таксинууд очиод игнээ зогсчдөг. Автобуснууд таксин дээр давхарлаж зогсоод хүүхдүүд зорчигчид дундуур нь гүйлддэг. Энэ асуудал бүр хэл хязгаараас давлаа. Тээврийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналт, нийтийн тээврийн газар гэдэг. Энэ дээр анхааралтай хандаж автобус тээврийн хэрэгслүүд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлж хяналт тавих ажлын асуудлыг замын хөдөлгөөний удирдлагын төв, замын цагдаагийн алба, нийтийн тээврийн газар яг өнөөдрөөс эхэлж шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудын оролцоотой бас газар дээр нь аюулгүй байдал
осолын дэглэлгүйгээр энэ хүүхэд багчуудыг зуны турш амарч бас одоо зугаалахын боломж нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Нийгмийн бодлогын элдэс гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтарч энэ ажлыг яаралтай зохион байгуул. Найрамдал цуцлангийн газрын асуудал байгаа. Газрын алба найрамдал цуцлангийн ойр орчим олгогдсон бүх газрын мэдээлэл барилга баригдсан баригдаагүй олгосон олгогдоогүй бүх одоо тэр газрын мэдээллийг бэлэн болгох хэрэгтэй. Газар дээр нь очиж үзэн харна. Хаана ямар барилга байшин баригдсан. Өөр энэ хүүхдийн цуцлан цэцэрлэг сургуулийн ойр орчмын олгогдсон олгодоогүй газрын бүртгэлийг яг тусад нь ангилж гаргаж ирэх хэрэгтэй байна. Ерөнхий төлөвлөгөөний газар тэр орчимд ямар нэгэн зөвшөөрөл, барилга байшин барих зөвшөөрөл өгсөн байгаад барилга нь эхлээгүй бол тэр зөвшөөрлүүдэд цуцлах хэрэгтэй. Хүүхдийн ганц цуцлангийн газар одоо хүртэл энэ тэнд бүгдийн өмч аваад ашигласан асуудлууд байгаа.